За сайн бацгаана уу. Өнөөдрийнхөө лайв хичээлийг ингэж эхлэе. Өнөөдрийн миний та нартай ярилцъя гэж бодсон сэдэв маань хосын харилцааг хэрхэн улам аз жаргалтай болгох, аль эсвэл хосын хөрч буй болон зэвэрч буй харилцаанд хэрхэн аз жаргалтай болгох анхны алхмыг хийхэд талаар би та нартай ярилцъя гэж шийдлээ. За тэгэхэд намайг танихгүй хүмүүст би өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach болохоор суралцаж ажиллаж амьдарч байгаа тийм нэгэн хүн баамаа. За миний яг хэлсэн сэдв маань тийм ээ хосын харилцаа хэрхэн аз жаргалтай болгох вэ гэж маш олон охид бүсгүйчүүд маань надад ханддаг л да. Бидний хосын харилцаа аль хэзээний ингээд зэврэг шатанд орчлоо. Бид хоёр яаж хосын харилцаагаа аз жаргалтай болгох вэ? Яг ингээд хосын харилцаагаа аз жаргалтай болгоё гэтэл манай нөхөр энэ дээр ерөөсөө ингээд хамтарч юм хийхгүй байна. Бид хоёр ингээд хоёулаа өөрчлөгдөх ёстой юм. Яаж өөрчлөгдөх вэ гэдэг маш их тийм асуултуудыг надад тавьдаг. Тэгэхээр яахав хосын харилцааны аз жаргалтай болгох алхам та хоёр хоёулаа эхэлж болно. Аль эсвэл аль нэг нь ч эхэлж болно. Тэгэхээр аль нэг нь эхэлнэ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг энэ аяллыг чи өөрөөсөө эхэлж болж байгаа. Хосын харилцаа аз жаргалтай болгохын тулд аяллыг өөрөөсөө эхлэх нь шүү дээ. За энэ аялал маань маш сонирхолтой. Энэ аялал хаанаас эхлэх вэ гэхээр та нар гайхаж маад энэ бол өөрийгөө хайрлах хайр гэдгээс эхэлт юм аа. Тэгтэр зэрэг яхаа өөрийгөө хайрлах хайр гэдгийг маань өнөө хүртэл хүмүүс нөгөө эго төвтэй тийм амиа бодсон, хуваа хичээсэн тийм нарцизмын үзэлтэй маш их холж боддог. Тэгтэл үнэн хэрэгдээ өөрийгөө хайрлах хайр гэдэг маань тэрний бол бүр эсрэг тал байдаг. Хин нэг ямар нэгэн байдлаар дорд үзэхгүйгээр дээр нэмээд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлээд өөрөө тэр хариуцлагыг үүрээд өөрийгөө хайрлах хайрыг өөрийгөө хайрлах хайр гэж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийгөө хайрлах хайр гэж яг юу вэ гэж асуух юм бол би тэр өөрийнхөө бие махбод дээр нэмээд оюун санаа. Тэгэд зүрх сэтгэл. За энэ гурван зүйлтэйгээ бид хүндэтгэлтэй хандахыг өөрийгөө хайрлах хайр гэж нэрлэж байгаа. Энэ гурван зүйлийг хизээж салгаж болохгүй. Энэ гурван зүйлийг салгахаараа л бид нөгөө өөрийгөө хайрлах хайр гэдэг юм буруу хийгээд эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг зарим хүмүүс тэгдэг л дээ. Ямар сони юм бэ? Өөрийгөө хайрлах хайр гэдэг чи миний хувьд болох дээр зэрэг үр хүүхдээ хайрлахаасаа төрүүлж өөрөө хайрлана гэж юу гэсэн энийг би нэг л ойлгох гэнэ гэсэн маш олон хүмүүс байдаг. Тэгэхээр зэрэг өөрийгөө хайрлаж чаддаг хүн өөртөө хамгийн гоё амар амгаланг өгч чаддаг юм. Өөртөө хамгийн сайхан амар амгаланг өгч чаддаг хүн яхав өрөөлт яг тэр амар амгаланг өгч чаддаг. Тэгэхээр яхав хосын харилцаанд хамгийн том юм юу гэдэг гэж итгэлээр суурилсан амар амгалан харилцаа гэдэг юм байдаг. Итгэлээр суурилсан амар амгалан харилцаа гэдэг чинь тэр чигтээ хайр. Бүх юм хайран дээр үндэслээд ингээд харилцаа явагдаад эхлэх юм бол ерөөсөө хаан ч байсан тийм харилцаа гэдэг юм бол ерөөсөө хамгийн гоё явагдаад эхлэх хэвээр маань. Даан чинь хайр гэдэг юм байхгүй болохоор яах вэ? Харилцаанд байхгүй болчихж байгаа. Орчин үед бид мэддэг болсон л доо. Ер нь өөрлөгөө чиглэсэн алхам дандаа хий гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр яах вэ? Ямарваа нэгэн өөрчлөлт, ямарваа нэгэн аяллалын эхлэл яах вэ? Бид өөрсдөө олж чадж байна. Тэгвэл хайрын аялал гэдэг маань яах вэ? Өөрөө өөрсдөө хайрлах хайр гэдгээс эхэлдэг байна. За өөрийгөө хайрлах хайр гэдэг маань юу вэ гэхээр зэрэг би өнөөдөр энийг би нэлийн хожуу ухаарсан л да. Яг үнийг хэлэхэд би ч гэсэн өөрийгөө хайрлах хайр гэдгийг би өрөөлөөс авах хайрлаа гэж боддог байсан. Тэгтэл яах вэ? Бидний хин нэгнээс хайрыг хүсэмжилсэн энэ байдал маань ерөөсөө бидний төрөлхийн зан хин нэгнээс хайрыг хүсэмжилдэг. Тэгэх юм бол хайрыг хүсэмжилж байгаа хүмүүсийг ингээд дотор нь харахад хоёр хуваагаад үзэж болно. За яах вэ? Энэ хоёр харилцаа хоёулаа нэг хүн дээр гарах тохиолдол ч бай. Тэрний юу вэ гэхээр зэрэг нэг хэсэг нь хин нэгнээс хайрыг авах гэсэндээ хайрын араас бүр ангуучлаа явчихдаг. Тэрний яхав нөгөө миний хэлсэн бие махбод гэж хэлсэн шүү дээ тий. Бие махбодтой хайрыг авахын тулд зөвхөн бие махбод хамгийн үнэтэй хувцсаар хувцлаад зөвхөн бие махбод хамгийн гоё би галбартай байлгахын тулд бусад эд эрхтнээ муутхан тэр уураг юу гэдгийг тий хамгийн болохгүй юмар ингээд өөртөө ингээд хэрэглээд өөрийгөө гоё л харагдчихвэл болоо гэсэндээ зөвхөн бие махбодтой хараад хайрыг гаднаас ангуучлаа явчихдаг. За дараагийнх нь яах вэ? Нэг хэсэг нь яах вэ? Нэгэнт би бие махбод ийм царай зүс муутай төрсөн юм чи би эрдэм мэдлэгтэй шамдыг гэсэндээ нэг хэсэг нь зүгээр л нэг улаан хичээл номоо игээл нэг л тийм нэг
бүх юмнаас тусдаа болчихсон хүн зүрх сэтгэл гэж юу вэ гэдгийг ч мэдхээ байцсан нэг тийм шал ондоо ганцхан одоо хүмүүсийн хэлдгээр нөгөө нэг номын цагаан солио гэдэг шиг яг ингэж явчихдаг нэг хэсэг хүмүүс нээдэг. Тэгэхээр яг хайрыг ерөөсөө гаднаас хайж байгаа энийг хэлбэр бол энэ юм ба. Хайрыг өөр дотроос хайна гэдэг бол яг өөр дотор амьдралын баланс гэдэг юмыг хүн дандаа барьж явдаг юм аа. За энэний дараагийн хоёр дахь хэлбэр юу вэ гэхээр зэрэг өнөө хохирогчийн дүрд орчихсон хүмүүс аа. Хохирогчийн дүрд орчихсон хүмүүс яадаг вэ гэхээр зэрэг би одоо үр хүүхэд хань ижлийнхаа төлөө бүх юм өгөх ёстой гэсэн өөрийгөө огоорчихсон хүмүүс байдаг. Тэд нар яг өгнө бие мах бодоож хайшчихдаг, өөрийнхөө оюун ухаан, сэтгэл зүрхэнд байгаа бүх юмыг хайшчихдаг. Бүх юмыг хүнд хайраа өгснөөр миний л одоо үүрэг, миний л одоо ажил хүүхдээ хайрлах, миний л одоо эхнэр хүний үүрэг нөхрөө хайрлах гэж бодсондоо өөрийгөө огоорчихсан байдаг. Тэгээд яг ийм хоёр байдлаар жишээлбэл саяны нэг нь болохоор гаднаас хайр хүссэн байдал, нөгөөх нь өөрийгөө огоорсон байдал. Энэ хоёр байдлаар хайр гэдэг юмны харилцаанд ороод ирэхээр яг хайрын харилцан хамаарлал гэдэг юмыг заавал бий болгодог. Энэ бол бүр автоматар бий болгодог асуудал. Тэгэхээр хэрвээ хүн үнэхээр хайр гэдэг юмыг яг одоо нүдний төвшний харилцаанд буюу одоо ижил эрх тэгш харилцаанд хайр гэдэг юмыг бий болгоё гэж бодох юм бол хайрыг өөрийгөө хайрлах хайраас эхэлж байгаа. Би хамгийн анх ингэж Германд ирчээд Витлиндау гэдэг хүний өөртөө гэрэл гэдэг тийм номыг хамгийн анх уншиж байсан л та. Тэгчээд би тэр номыг уншичаад бүр ингэж маш их гайхаж байсан. Хүнтэй суухын тулд эхэлж өөртөө гэрлэх хэрэгтэй юм байна гэдэг тийм номны талаар уншичаад. Тэр нь юу вэ гэхээр чи өөрийнхөө хүссэн, өөрийнхөө тэр хайрыг өөртөө өгч чаддаг болсон цагтаа өөрөө л нэгэнтэй суугаарай гэсэн тийм юм байгаа байхгүй юу. Хэрвээ яг энэ байдлаар хүн өөрийгөө хайрлаж чадаад өөртөө жинхэнэ нөхөр, жинхэнэ хайр гэдэг нь өгч чадсан цагтаа би өрөөлтөө суух юм бол яг тийм хоёр хүн хоорондоо гэрэлсэн цагт яг зүгээр л хөгжөөд ивчээд явчих юм ба. Тэгтэл чинь тэгж чадахгүй үднээс бид нар өрөөлөөс хайр нэгсэнтэй өөр хүнтэй нийлээд өнөө хайраа өгч чадахгүй болохоор нь өнөө л уурлал бухимдал нэг зовсон хохирсон тийм хүний дүрт орчод байгаа. Тэгэхээр зэрэг одоо яг одоо нөгөө миний одоо 12 сард хийх хичээл маань уцаарын мацаг маань ялтчгүй энэ хичээлүүд миний яриад байгаа одоо энэ байгаа зүйлүүд тийм маш нэгт холбоотой. Энэ яг хөөр өөрийгөө хайрлах хайрыг бид нар өөртөө өгч хэлж байгаа. За тэгэхээр зэрэг өөрийгөө хайрлах хайрыг хүм нэлээд олон янзаар өөртөө өгч болно. Тэрний нэг алхам нь юу вэ гэхээр зэрэг хүн өөртөө байгаа бодлоог хянж эхэлж байгаа. Бодлоог хянж эхэлж байна гэдэг чинь би хэн нэгнээс хайр авахыг хүссэн бодлоо хүлээлттэй зэгцэлж эхэлж байгаа. Та нар мэдэн шүү дээ тий Агнестийн гигэгээд ном дээр хүртэл бичсэн байдаг. Өөрийгөө л зэгцэлж тэгэх юм бол ертөнц чамайг тойрсон байгаа орчин тэр чигтээ цэгцэрчнэ гэдэг тийм нэг өгүүлбэр тэн дээр гардаг. Яг тэрэн шиг өөрийгөө цэгцлэхийн тулд яах вэ? Өөртөө хэрэгтэй тэр бүхнийг өөр дотроос өгч эхлэх хэрэгтэй. Тэхийн тулд яах вэ? Чиний зүрх сэтгэл чинь чиний оюун ухаан дээр нийлээд би мах бод гэсэн энэ гурван юм чинь гуруула тэрэн дээр явж чи өөрийгөө хайрлах хайр дээр нэмээд өөртөө итгэлтэй байдал гэдгийг бий болгож байгаа. За нэгдүгээр алхам болох дээр зэрэг бид нар өөрийгөө хайрлах алхам маань өөрийнхөө бодлыг хянах гэдэг байсан тийм ээ. За тэгвэл хоёрдугаар бид нар өөрийгөө хайрлах алхамд хүрэх бас нэг гоё юм маань юу вэ гэхээр бид өөрийн сэтгэл зүгээ хянах, сэтгэл хөдлөлөө хянах, эмоц хянах гэдэг тийм нэг асуудал хэлчихэж байгаа. Нөгөө бид хэлтгэлтэй ухаан тутсан газар уур гарч ирдэг гэж. Яг үнтэй адилхан бид нар өөрийгөө хайрлах чадаагүй хайр тутсан газар яг үндэ уур гэдэг юм чи бас гарч ирээд байдаг юм аа. Хайр дутаад ирэхээр хүн яах вэ? Хүнээс маш их юм хүлээгээд эхэлдэг. Хүнээс маш их юм хүлээгээд ирэхдээ зэрэг хүнээс тэрийг ямар ч аргаар хамаагүй авах гад бүр уурлаад одоо загин зодж байгаа ч хамаагүй авах гад ингээд шаардаад эхэлдэг. Бид нар яадаг хүүхэд байхад тэгдэг штеп аав ээж нар зодчвол чиний л одоо сайн сайхны төлөө зодлоо гэж бараг сууж байдаг. Тийм хүмүүс зөндөлөөдөг гэсэн тийм. Яг тэрэн шиг тэгэхээр яах вэ? Хүн хүүхдтэй хайр гэдгийг мэдрүүлэхийн оронд эхлээд тийм өөртөө хэрэгтэй юм а тэр хүүхдээс нэхэж аваад байна штеп. Чи намайг надаар хайрлуулъя гэж бодож бол онц сур надаар хайрлуулъя гэж бодож бол хувцас цэвэрхэн өмсөх тийм ээ. Ингээд энэ бүхнийгээ загнаад хүүхдээ ингээд хайр гэдэг юмд одоо нэхэд эхэлдэг. За тэгэхээр зэрэг үүний дараагийн 3 дахь том алхам нь юу вэ гэхээр зэрэг өөрийгөө хайрлахын тулд ерөөсөө өөрийн хэрэгцээ шаардлагыг мэдрэх гэдэг юм ба. За энэ хэрэгцээ шаардлага гэдэг бол миний түрүүний ярьсан 3 юмд гурвантай нь холбоотой ол явж байгаа. Энэ яг бие махбодын хэрэгцээ шаардлага, миний оюун санааны хэрэгцээ шаардлага, зүрх сэтгэлийн хэрэгцээ шаардлага.
Тэгэхээр энэ бол маш том юмыг хамраад эхэлж байгаа. Бие махбодын хэрэгцээ шаардлага бүр наацхийн хэрэгцээ шаардлага, өсөх унтах, өсөх ядрах, тийм одоо хүсэх, цангах, одоо тэр бүхний хэрэгцээ шаардлагаас ахуулаад бие махбодын гоо сайхны хэрэгцээ шаардлага хүртэл тэрэнд ороод явчихна. Өнөөдөр яахав хүн гоё байхын тулд биеийн тамираа хийж чинь гоё байхын тулд, эрүүл байхын тулд би өөрөө өөртөө сайхан байхын тулд би өөрөө өөртөө одоо хүүхдүүдийнхээ төлөө би эрүүл байхын тулд биеийн тамир хийж чинь. Гэх мэт ингээд зүрх сэтгэлээрээ холбоод, хайртай холбоод тэр биеийн тамираа хийгээд эхлэх юм бол тэр чинь яг чиний өөрийнхөө хайрлах хайр байгаа. Тэрнээс биш яхав өөстө манай нөхөр намайг одоо нэг амар гоё надаас 10 дүү 20 кг туранхай хүүхнээс болоо хайцсан. Одоо би яг л тийм болмоор гэсэн үднээс чи фитнес клуб руу очиод өөртөө тийм ямарваа нэгэн одоо шаардлага тавиад өөрийгөө өөрчилж эхэлж байгаа бол энэ бол өөрийгөө хайрлах хайр биш юм аа. Энэ бол өрөөлөөс хайр авахын тулд өөрийгөө өөрчилж байгаа, тэрэн зориулж өөрчилж байгаагийн нэг илрэл. Тэгтэр зэрэг өөрийгөө хайрлах хайр гэдэг саяны 3 юмыг хизээж орхигдуулж болохгүй. Тэр нь юу? Хамгийн түрүүнд та нарын зүрх сэтгэл. Хоёр дахь юм нь юу? Та нарын оюун ухаан. Гурав дахь юм чинь бие махбод ирж байгаа шүү. Ингэж та нарын өөрийн хэрэгцээ шаардлагыг тийм мэдрэх гэдэг юм чинь гарч ирж байгаа. За тэгээд өнөөдрийн хичээлээ би одоо яг ингээд дуусгачих, энэ дээр зогсчих заяа. Тэгээд дараагийнх дээр би та нарт өөрийгөө хайрлах юм хэрэгцээ шаардлага ямар алхмаар яаж хэрэгжүүлэх талаар ахаад би цаашаа арай дэлгэрэнгээр ярьж өгье. Тэгэхээр та нар уурын уцаарын мацагта өнөөдрийн байдлаар 340 хүн, тий 3.4 сая төгрөг бидэнд цуглдсан ба 340 хүн өнөөдрийн байдлаар бүртгүүлж ирсэн ба 12 сарын 6 хүртэл групптэй орж амжинд бүртгүүлсэн хүмүүс тийм учраас 12 сарын 6 хүртэл орж амжаагүй хүмүүс маань бүртгүүлж амжаагүй хүмүүс маань амжаад бүртгүүлээрээ бүгдээрээ мөнгө цуглуулж агаад яг шинэ оны босгон дээр хин нэгэн хэрэгцээтэй хүмүүс маш гоё сайн үлийн аян хий яаж хийх вэ гэдгийг та нар бас бодолцоорой. За тэгээд дараагийн хичээл хүртэл та нартай баяртай гэж хэлье. Баярлалаа та нартай.